Гариг дэлхийн цээжинд зөөлөн болон захирсан төгс сүлд тус хайрдаглал буурал түүхтэй Монгол улс. Энэ л утга энэ л үед амьдрах Монгол түмний өнөө цагийн бахархан эрэг цагийн гайхамшигт түүх ховор нэмтэн судар мэт хүмүүсийг нэрлэж байна. Тэд бол Монголын баялаг, Монгол эрдэнэ. Хөгжилгэгч өдөр сараар биш цаг минутаар хэмжигдэх болсон энэ үед та бидний хувьд өдөр тутмын амьдралд маань чухал хэрэгцээ болсон нэг зүйл бол өөрийн телефоны үйлчилгээ билээ. Монголд анх удаа энэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд араасаа олон компанийг дагуулж, үргэлж салбартаа тэргүүлэгч байсаар ирсэн нь Mobicom корпорац гэдэгтээ үзэгч та бүхэнд санал нэгдэх үзье. Тэгвэл өнөөдрийн Монгол Эрдэнэ нэвтрүүлгийн зочноор тус компани ерөнхий захирал Болор урагдлаа. Дорж намжлын Болор, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй удирдлагын магистр. 1983 оноос эзэмсэн мэргэжлээрээ харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. 1986-аас 2003 онд холбооны яамны техник радио ашиглалтын хороо, Монголын цахилгаан холбоо компанид инженер, ахлах инженер, техник ашиглалтын үйлчилгээний хэлтсийн дарга, техникийн албаны захирлаар ажиллаж байсан. 2003-аас 2008 онд Newtel компани гүйцэтгэх захирал, 2003 оноос Монголын холбоочдын эвлэлийн дарга, 2010 оноос Монголын мэдээлэл харилцаа холбооны үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, мэдээлэл харилцаа холбооны үндэсний холбооны гишүүн, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний үүрэгт ажлыг хүлээн ажиллаж байна. 2009 оноос Mobicom корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байна. За ингээд үүний өмнө бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд би нэвтрүүлгийн нэг ийм асуултаар эхлэмээр байна. Таныг бол Mobicom корпорацийн захирал гэдгээр нь манай үзэгчид илүү сайн мэддэг тийм ээ. Ер нь таны хувьд харилцаа холбооны салбарт одоо яг хэддэх жилдээ ажиллаж байна. Тэгээд яаж яваад ер нь энэ салбар руу хөл тавьсан юм бэ? За тэгээд Болор гэдэг хүний хувьд эзэмшсэн үгийн мэргэжил нь ер нь юу юм бэ гэдэг ийм асуултаар эхлэмээр байна. Зүгээр би 83 онд одоогийн техникийн сургууль, тэр үед бол Политехник дээд сургуулийн салбарын салбарын ангийг төгсөөд холбооны инженер болоод одоо хүртэл энэ салбартаа ажиллаж байна. Нийтдээ 29-30 жил ажиллаж байна да. Яагаад одоо холбоо мэдээлэл холбооны салбарт ажилд орсон юм бэ гэдэг нь угаасаа хүүхэд байхдаа үндсэндээ мэргэжлийн чиг баримжаатай болцсон байсан. Тэгээд 10 жилийн сургуулийг төгсөөд Политехник дээд сургуулийн холбооны ангид 5 жил суралцаад цэцлэг холбооны инженер мэргэжлэр төгссөн. За 83 онд төгссөнөөс хойш одоо бол энэ салбартаа ажиллаж байна. За үүнд ихэнх хугацаагаа бол одоогийн Монголын цахилгаан холбоо компани гэж нэрлэгдэж байгаа. Энэ компанид өнгөрөөсөн байгаа бараг 20 жил ажилласан. Тухайн үед нэр нь өөр байсан л да. 2003 оноос Newcom Group орж ирээд Newtel. За сүүлийн 3 жил Mobicom корпорацтай ингээд ажиллаж байна. Цахилгаан холбооны инженер мэргэжлэр төгссөн. Төлөвтэй амьдрал сурахч бол ядаж өгшөрлөлт байгаа хөгтөн л та. Хөөрхөн байж яасан муухай амтан бэ чи гэж хэлдэг. Энэ буруу юм байна л да. Монголчууд маань цөөхөн тийм ээ цөөхөн. Одоо бол хүмүүс мэдлэгтэй бол маш олон сургууль нээлттэй байж байгаа. Өөрөө л ичих юм бол Өмнөний биеийг олж төрнө гэдэг бол ерөөсөө гайхамшигтай. Тэр үед яагаад Чингис хаан тийм агуу байсан бэ гэдгийг хүртэл маш тодорхой болсон байж байгаа шүү дээ. Ирээдүйд үнэхээр бидний хувьд сайхан байна. Тэгэхээр Монголын өөрөн холбооны анхдагч компани болох Mobicom корпорац маань энэ жил 15 жилийнхаа ойтой залгаж байгаа тийм ээ. Тэгэхээр таны хувьд яг өнөөдөр та энэ байгууллагыг удирдаад явж байгаа хүний хувьд энэ ой ер нь урагш тэмүүлэх он жилүүдийн эхлэл үү, эсвэл том ажлын үр дүнгийн үзүүлэлт үү? Энэ бол томоохон түүх үйл явдал. Ялангуяа Mobicom корпорацийн салбарт үйл ажиллагаа эхэлснээр мэдээлэл харилцаа холбооны салбартуудыг хувийн хөвшилд одоо
оруулсан анхны гадаадын маш томоохон хөрөнгө оруулалт байсан. Монголын Newcom компани, Японы Sumitomo корпорац, KDDI компанитай хамтраад тэрсэн компани Mobicom байгуулад 96 оноос үйл ажиллагаа эхэлсэн 3 сарын 18-нд. За энэ нь юу гэхээр одоо энэ бид үйл ажиллагаа эхэлснээр тийм ээ өргөн телефоны технологи Монголд анх удаа орж ирж байгаа. За дэлхийд дахин хөгжөөд бас муудаагүй байсан шүү дээ. 90-ад оны ихээр л одоо өргөн телефоны үйлчлэгээ бол дэлхийд даяар бол эхэлж ирсэн. Тэгээ 96 онд Монгол улсад өргөн телефоны одоо орчин технологи нэвтрэнэ гэдэг бол бас сайхан үйл явдал байсан. Одоо өөрөөр баруун Европ хөгжсөн орнуудын үйлчлэгийг Монгол хүн хэрэгжилж эхэлж байгаа. За энэ бол нэгдүгээр олон сайхан даваа талыг бол одоо манай салбарт болон улс төр бий болгосон. За хамгийн шилдэг сүүлийн үеийн технологи бол Монголд орж ирсэн. За энэ технологиод дагаад одоо манай бизнесийн партнеруудын хувьд тийм ээ. Одоо хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо бизнес өндөр хөгжсөн орны менежментийн шинэ соёл тийм ээ. Бизнесийн шинэ одоо соёл бол орж ирсэн даваа талтай. Өргөн телефоны үйлчлэгээс эхлэхээс өмнө бол одоо зөвхөн суурин телефоны үйлчлэг болцоо байлаа шүү дээ. Монголын технологи компани олон жил одоо эхэлсэн суурин телефоны үйлчлэгээ. За энэ нь хүртээмж багттай одоо эрэлтэхтэй хүмүүс аль болгон боловчтой байж чадахгүй тийм ээ. За хаа явсан газараа одоо холбооны үйлчлэгээ авч чадахгүй ч гэх юм. Энийг өргөн телефоны үйлчлэгээ орж ирснээр халж эхэлж байгаа. За 15 жилийн хугацаа бол яг зүгээр бизнесийн түүхэн хувьд бол богинохон байж магадгүй. Гэхдээ 15 жил асар их одоо бүтээн байгуулалтыг бол хийсэн байгаа. Манай корпорацийн хувьд. За өнөөдрийн байдлаар бол одоо үндэсний хэмжээний өргөн телефоны томоохон сүлжээ дэд үтсийг байгуулсан. За үйлчлэгээний хувьд бол одоо үйлчлэгээний салбартаа бол бас хувьсгал хийсэн байгаа тийм ээ. Үйлчлэгээний салбарын хувьд бол одоо Сингапурын туршлагыг бол нэвтрүүлээд явж байна. Өндөр хөгжилтэй орны хэрэглэгчид хэрэгэлдэг хамгийн сүүлийн үеийн одоо өргөн телефоны бүхэл үйлчлэгийг нэвтрүүлээд хэрэглэгчдэд санал болгоод өнөөдөр 1 сая 300 мянган хэрэглэгчид одоо мэдээлэл харилцаа холбооны зохиц үйлчлэгийг бид нар өгч чадж байгаа. Шинэ 7 хоногийн эхэнд, сарын эхэнд энэ яг компани соёл л доо зөрчил болсон. Одоо манай технологийн байран дээр бас манай технологийн захирлууд ажилтнуудаа ингээд олон яг зүгээр байгууллагын нөгөө алан дулаавар амьсгал ажилтнуудтай бас нэг тийм ирч хүчийг сэтэлжүүлэх менежментийн арга л да. Сайн байна уу? Сайхан амарсан. Сайн байна. Сайхан амарсан. Ажил бол одоо 2 дахь гэр гэсэн үг шүү дээ. Магадгүй гэртээ одоо байхаас дутхгүй их цагийн ажил дээр өнгөрүүлж байгаа тийм ээ. Хүн чинь одоо гэртээ хараад унтж амардаг. За амралтын бус цагаа тооцож үзэх юм бол гэртээ байхаас л их цаг л ажил дээр өнгөрчдөг л доо. Яг яаж бодлоо гэсэн тийм ээ. Тийм учраас одоо энэ ажлын орчин маань сайхан байх хэрэгтэй. Таатай байх хэрэгтэй. Тэгээд болон намд олноо хараад, задачуудаа хараад ирчүүч аав бас ирчүүч тэдэндээ өгнө. Тэгээд мэдээж ажлууд бүхэл төлөвлөгдсөн байж байна. Тэдний ажлуудаа яг хийх амжуулах хэрэгтэй. Манай үйлчлэг бол Монгол улсын хүн амын 93% нь хүрсэн байж байгаа. Газар нутгийн 70% нь бол үйлчлэгээний
хүрээвэл хүрсэн байгаа. Нийтдээ 340 гаруй одоо засаг захиргааны нэгжтэй хот, аймгийн төвүүд, сум, томоохон суурин газарт хүрсэн. Ингэж явж байгаа. За энэ бол энэ 15 жилд хийсэн ажлын одоо бас дүн гэж хэлж болно. Нэлээд сайн үр дүнд хүрсэн. Зөвхөн одоо мэдээлэл харилцаа холбооны салбартаа технологийн одоо хувьсгал хийгээд зогсоогүй. Одоо Монгол улсынхаа нийгэм эдийн засагт томоохон одоо үүрэгтэй бизнесийн групп болтлоо хөгжих. Энэ одоо хөгжлийг бол энэ 15 жил бүтээсэн байж байгаа. Мэдээж цаашаа бол хөгжинэ. За энэ хөгжлийнхаа төвшин үрсэн амжилтаа цааш нь улам баттгаж одоо улам их одоо илүү сайн үйлчилгээ, илүү сайн бүтээгдэхүүнүүдийг одоо хувь болон бизнесийн одоо байгууллагын хэрэглэгчдэд бид нар санал болгосон. Одоо олон улсын түвшинд хүрсэн үйл ажиллагаатай ийм компани болох одоо зорилт тавиад явж байгаа. Тэгэхээр таны энэ ярьж байгаа бүхэн одоо хүн дээр тулгуурласан хөгжил байгаа тийм ээ. Тэгэхээр та өөрөө бас энэ Монгол хүний үнцний тухайд их ярьдаг. Ер нь хаа нэгэн газар ярьцлага өгсөн ч гэсэн хүмүүстэй уулзаад бас ярилцж байгаа ч гэсэн энэ үнцний тухай их тодтогч тавуулгаж яриад гэдгийг анзаарсан л да. Тэгээд ер нь энэ үнцний тухай бас таны бодлыг бас энэ нэвтрүүлгийн үзэгчтэй бас хүргүүл зүгээр юм уу гэж бодож байна. За үнцэн гэдэг бол мэдээж одоо чамайг хэн бэ гэдэг чинь тодорхойлдог тийм ээ. Хэр зэрэг чадахтай одоо хүний хүнд байх ёстой одоо сайхан нандин чанарууд хэр зэрэг байгаа юм тийм ээ. Ажиллах чадахтай юм гэдгийг тодорхойлдог том тодорхойлтын нэг үзүүлэлттэй тийм ээ. Хамтарч ажиллаж чаддаг тийм ээ. Бусдад одоо тусалж чаддаг, тус авч чаддаг юм тийм ээ. Бусдыг хүндэлдэг, хайрлаж чаддаг, халамжилж чаддаг. Тухайн хүний өөрийнх нь бас бүтээлч чадах хэр зэрэг байгаа тийм ээ. Өрсөлдөх чадвар хэрэг хаа гэдгийг одоо бас үзүүлдэг ийм үзүүлэлттэй. Тэгээд би ажилтнуудтай ялангуяа залуучуудтай байнга цагтдаг хэлдэг юм бол үнцний тухай бол нэлээд голж ярьдаг. Манайх ингээд шинэ ажилтнуудаа сургалт хийдэг. Тэгэхээр одоо энэ байгууллагын үндсэн зорилгууд, бизнесийн үндсэн зорилгууд, эрхэм зорилго, одоо эдийн зорилго, үнцний гэж юу юм бэ? Компани байгууллагын соёл гэж юу юм бэ? Компани ямар учиртай одоо үйл ажиллагаа явуулдаг, цаашдаа ямар одоо зорилготой юм бэ гэдэг ихэнд нь одоо маш сайн танилцуулж, тэр би өөрийн биеийг танилцуулах хэрэг. Тэр дундаа одоо үнцэнтэй байх талаар бол илүү үнцэнтэй болох талаар байнга л одоо ярьдаг нэг чухал сэдвэлтэй. Мэдээж хэрэг зах зээлийн үед бол одоо хүн хэр зэрэг үнцэнтэй тэр хэмжээгээр хүн бол одоо үнэлэгдэн тийм ээ. Тэр хэмжээгээр хүн бол одоо өөрийнхөө үнцнийг бол байн хөгжүүлж явах шаардлагатай байгаа юм да тийм ээ. Одоо өгөр сурах хэрэгтэй бол сурах хэрэгтэй, хоцрогдохгүй байх хэрэгтэй. Хөрөнгөд одоо ийм одоо их хөрстэй үед хүн жоохон тайвшраад суух юм бол тэгээд үнцнийг алдаг тийм ээ. Дараачийн одоо өөрөөс ч илүү үнцэнтэй хүн бол тэгээд илүү үнэлэгдэхэд одоо энэ ажлыг чинь хийх бэлэн л байж байгаа шүү дээ. Ер нь бол тийм учраас залуу наснда жоохон цаг нар гаргаж байгаа ажиллах хэрэгтэй л гэдэг байхгүй. Одоо бол хүн мэдлэгтэй бол маш олон суугуул нээлттэй байж байгаа. Өөрөө л хичээх юм бол маш одоо тийм сайхан цаг үе залуучтай байдаг тийм ээ. Өөрөө л хүсэх юм бол тийм учраас залуу нас гэдэг нь ерөөсөө айгүй богино хугацаанд яг ихэнх цаг үе өнгөрчдөг шүү дээ. Тэгэхдээ хамгийн одоо үнцэнтэй нас үед яг ирээдүйн одоо үнцнээ бий болгох хамгийн чухал нас гэж би боддог. Залуу наснда нэлийн зав гаргаад одоо өөртөө одоо зорилго тавиад нэлийн сурах хэрэгтэй, үзэх хэрэгтэй, мэдэх хэрэгтэй, чадах хэрэгтэй. Тэгэхээр тэр хэмжээгээр одоо цаашдаа явах амжилтын чинь нэлийн гол суурь нь бол тавигдчихдаг. За энэ цагийг л жоохон үрдэн муутай өнгөрөөвөл тэгэл сүүлд нь өөртөө харамсах юм бол одоо зүгээр амьдрал дээр харж байгаа шүү дээ юм таарч. Нэг мэдтгэл одоо 30-наас 40-наас 50-наас. Тэгээ ядаж ингээд нас явах тусам хүний чинь ингээд одоо юу гэдэг юм мэдээлэл хүлээж боловсруулах чадах чинь ерөөхдөө багасдаг.
залуу наснд одоо 20 хэд наснд бид оргилтой байдаг. Одоо болгон санаж байгаа. Залуу наснд ах юм бол аюу сан бод. Юу гэдгийг оюутан байж захта өчөөс шалгалтай юм бол гинт бодогддог шүү. Тийм шалгалтыг бас тэгж хариулж ялаач гэдэг юм уу. Гэтэл ер нь сүүлийн үеийн юм бол бас л ингээд мартчих. Залуу насны юм шиг, хүүхэд насны юм шиг тийм их тод үлдсэн юм байдгүй. Заавал дотор нэг хэмжээгээр сэргээх шаардлагатай болчихдог шүү. Тийм учраас тэгж л би хэлдэг. Залуу наснд одоо өөр юм өсөх чадвар тийм одоо мэдлэг чадвар туршлагаа сайжруулах. Нөгөө талаар бас одоо юу гэдгийг би махад эрүүл мэндийн хувьд ч гэсэн залуу наснаас л эхлээд суурийг тавихгүй бол за байнга л юм одоо сайхан залуу гоё сайхан байх юм шиг бодчиход нэг мэтгэл тавиад утсан байдаг шүү дээ. Одоо бол ялангуяа залуучдаас санаа зовж идэг те 20 хэдхэн насндаа л ингээл хитгэж интэй болцсон, ахилж уугалцсан. Ингээл явж байгаа. Энд чинь бол их зовлонтой. Бүр ингээд цаг хугацаа өнгөрөх тусам нэг буцааж одоо хэвийн байдалд орно гэдэг бол нэлээд зардал шаардсан, нэлээд одоо хөлс хүч шаардсан юм бол олон хүн ялангуяа зах зээлийн үед эрүүл мэндэд их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэрийг бол одоо залуу наснаас л хийх хэрэгтэй. Эрүүл мэнд чинь бас үнцэн шттэ. Чирэг авах хэрэгтэй юм тийм ээ. Одоо нэлээд одоо хадгалтай авах хэрэгтэй тийм ээ. Ачаал баах чадвартай авах хэрэгтэй гэдэг юм уу. Тэр талаасаа. Бидний үед бол нийтийн биеийн тамир их сайн байсан шүү дээ. Ядчил хавартаа нөгөө хибэ хөдлөр матлаа хамгаалахад эзэд байлх ингээд нэг тийм юутай нуурамтай. Тий, заавал бүхэн тай насныхаа англиар заавал нэг тэмдгийн орон биелүүлэн тэр чинь бол буцаад хүнийг спорт тал руу спорт юм хтэй биеийн тамир тал руу тий их яадаг, төлөвлөдөг, шахдаг тийм л байсан. Бидний үед бол залуучууд өглөөдөө их гардаг байсан л та. Өвөл зөнгөл гүйж байдаг л байсан. Одооных шиг юм гоё тансаг фитнес гэж байсангүй. Спорт ч юм бол хөдөлмөр шүү дээ. Асар их хөдөлмөр байхгүй. Ялалт гэдэг нь бол асар их хөлс, асар их хөдөлмөрөөр л болдог шүү. Зарим нь спортыг энэ спорт гэсэн 100 гэж бодоод хөнгөн бодоод байгаа шүү тийм биш. Хамгийн хэцүү хөдөлмөр гэж боддог шүү. Асар их одоо эрчимж энерги зарж яж амжилтанд хүрдэг спортынхан бол яжс соёс энерги бол хайр амгүй зарж яж л хөдөлмөрлж яж л амжилтанд хүрдэг. Зүгээр бизнесийн хувьд бол бас л хөдөлмөр шүү дээ. Хөдөлмөр л хийж байгаа. Өөр төрлийн хөдөлмөр. Залуучууд маань хамгийн гол нь ерөөсөө яахгүй байна л та. Одоо мөнхийн залуу байх юм шиг бодвол тэгэл ер нь спортлыг биш болчихсон гэж харагдаад байна. За сайн бол нэг бильярд тэгэл үзэр мүзэр тоглосон шиг тэгэл ер нь өглөө ингээд гүйдэг одоо юу гэдгийг тэгээд бас нэг уулаатанд явах залуучууд ерөөсөд харалддаг шүү дээ. Дандаа л тэгэл дундаас дэс насных дунд насныхан уг нь залуу бас эхлээд бас нэг би одоо юу гэдгийг нэг хөдөлгөөнтэй хандил сурах ч бол ядаж өгшөрлөлт байгаа явагдана л та. Цэглэн холбооны инженер мэргэжлэр төгссөн. Хөдөлгөөнтэй хандил сурах ч бол ядаж өгшөрлөлт байгаа явагдана л та. Хөөрхөн байж хат яасан муухай амтан бэ чи гэж хэлдэг. Энэ буруу юм байна л да. Монголчууд маань цөөхөн тийм ээ цөөхөн
Одоо бол хүн мэдлэгтэй бол маш олон сургууль нээлттэй байж байгаа. Өөрөө л хичээх юм бол хүний биеийг олж төрнө гэдэг бол ерөөсөө гайхамшигтай. Тэр үед яагаад Чингис хаан тийм агуу байсан бэ гэдгийг хүртэл маш тодорхой болсон байж байгаа шүү дээ. Ирээдүйд үнэхээр бидний хувьд сайхан байна. Корпорацид бол дандаа залуучууд ажилладаг тий. Монголын шилдэг гэсэн залуучууд ажиллаж байна. Тэгээ ялангуяа ийм инженерийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бол толгой нь бол ажиллахаас өөр аргагүй ийм хүмүүс байгаа. Тэгээд ийм шилдэг залуусын донд ажиллаж байхад монгол хүний одоо оюуны чадвар IQ гэж ярьдаг шүү дээ. Тийм энийг бас та тодорхой хэмжээгээр үнэлж дүгнэх тийм боломжтой байгаа хэл та. Тэгээд ийм тухайд би бас танаас асуумаар монгол хүний IQ ер нь яг таны энэ ажиллаж байгаа хүрээлж гэдэг юм уу? За тэгээд гадаад дотоод явж байхад бас хүмүүсийн ярьж хэлж байгаагаас сонсоод ч юм уу энэ тал дээр та бас өөрийн гэсэн бодол санааг тээж авдаг баг тийм ээ? Монголчуудын маань хөгжих ирээдүйн одоо гэрэл гэгээтэй бас нэг байх тийм ээ? Гэрэл гэгээтэй байх, итгэл төгс байх тийм ээ? Ирээдүйдээ бас нэг чухал юм бол монголчуудын оюуны чадвар. Тэр үедээ ч өндөр байсан одоо ч өндөр байгаа. Одоо 6 жилийн өмнө ингээд IQ-гоор тийм ээ дэлхийн үндэстнүүдийг ингэж ихсаахад манайх 22-т байжсэн. Тэгээ ерөөсөө сая ингээд 20 жилийн өмнө эхний 9-т орж штэ дэлхийн одоо үндэстэй яасан. Оюуныхаа ихтгэл зүрээр тийм ээ IQ-гаар. Монголчуудын хувьд бол тийм одоо юмыг сурах, ойлгох чадвар маш өндөр. Тэр үл үнэхээр гайхамшигтай. Явандаа бол ингээд оюунлаг хөдөлмөрөөл монголчуудад илүү зөвхөмжтэй болдог. Ялангуяа одоо хүүхдүүдийг багаас нь мэрэгчлийн чиг баримжаатай болгох тийм ээ. Одоо ирээдүйд тийм бүтээн байгуулагч мэрэгчлүүдийг л эзэмшүүлэх юм бол монголчуудын маань илүү хурдан авьяастай сорно. Ер нь одоо ингээд зах зээл шаардж шүү дээ. Олон уурхаанууд орж байна. Баахан инженер техник ажилтнууд мянган-мянгаар л хэрэгтэй болж одоо манайд бэлэн биш байна. За нэг нүгэ ярих төс сүүлийн олон жил одоо инженерийн сургууль төгссөн инженер техникүүд их л одоо багал байх шиг байна шүү дээ. Бага байх шиг. Яг ингээд цаг нь болоод ихсэг гарангуут байхгүй тийм ээ. Одоо дахиад бэлдэх тухай одоо түгээмэл мэрэгжлийн ажилтнууд техникчнэр тийм ээ. Инженеруудыг бэлдэх талаар бол эрчимтэй яригч. Ер нь бол бэлдсэн байсан бол олон хүн ажилтаа бол амьдрал нь сайжрал явчих хэвээр ийм л байж байгаа. Одоо ингээд зах зээл шаардж байна. Уул уурхай тийм ээ. Үйлдвэрлэл инженер техник ажилтнууд хэдэн 10,000-аар хэрэгтэй байгаа. Энэ чинь л одоо буцаад Монголоос явуулах юм л юу болно. Тийм учраас боловсролыг ийм оюуны чадамжийг ашиглаад тийм ээ. Одоо энэ одоо IQ-г ашиглаад монголчуудаа илүү оюунлаг оюуны хөдөлмөр шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чиглэл рүү одоо мэрэгчлэнүүд бэлдэх ийм болцоо байна. Тэгэхээр ерөнхийдөө таны саяны ярьсан яриа за тэгээд тэр 2014 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөө гэд ингээд сонсоход бол Mobicom-ийн ирээдүй бол харагдаж байна. Харин яг таны хувьд Монгол улсын иргэн хүний хувьд улс орныхоо ирээдүйг юу нь яаж төсөөлж хардаг юм болоо? За энэ дээр бол би бол хөөдрөгөр хардаг. Эдгээр одоо Монгол улс зах зээл жижигтэй.
2.7 сая хүнтэй ш 3 сая ч хүрэхгүй. Гэхдээ нарт цаашдаа хөгжлийн асар их боломж бол байгаа. Боломж явахаас гадна бас одоо хөгжөөд хүчтэй байсан түүх байж байгаа. За мөн одоо заахан уламжлал соёлж бий. Ер нь бол би бол Монголд төрснөр үнэхээр бахархдаг, баярлдаг. Жижигхэн зах зээл ч гэсэн ялангуяа одоо дэлхийн нийт уртаа хөгжиж байна. Ялангуяа жижигхэн одоо 100 хүнтэй улс орны хөгжүүлэгч амархан шүү дээ, амархан. Тэгээд монголчуудын хувьд бол яг одоо энэ 2 том хөршийн дунд байж байна тийм ээ. За тэгээд одоо юу гэдгийг бид 3 сая хүрэхгүй хүн ам. За 7 тэрбум одоо хүний дунд тийм ээ. Яаж одоо өөрийн гэсэн тусгаар тогтнол, төвх соёл, ирээдүгөө авч үлдэх гэдэг нь бидний хувьд чухал л да. Биднэрт маш олон боломж. Одоо байгалийн баялагын хувьд бол хангалттай тийм ээ. Тэгээд нөөц болцоо олон зөв л одоо эндээс олж байгаа тэр шиг орлогоо ирээдүйдээ зөв зарцуулах, ирээдүгөө бүтээгдэл зарцуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Маш их том боломж энэ бол боломж. Нөгөө талаас одоо дэлхийн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн хүн ам олжрахын хэрээр одоо гол одоо нөөцүүд бол багасж байгаа. Тийм ээ, багасж байгаа. Ер нь ингэж ярьдаг шүү дээ. Ер нь одоо энэ цэнгэр гаригийн тийм ээ цэнгэр гариг дээр оршиж байгаа хүмүүсийг одоо тэжээх чадах байгаа. Хязгааргүй биш шүү дээ. Бүх нөөцүүд дандаа хязгаартай байдаг. Тэр дундаа манай цэнгэр гаригийн маань нөөц гэсэн бас асар хязгаартай. Энэ дэлхийн мөрсөн томорохгүй шүү дээ. Ингээд хүн томордог шиг ингээд дэлхий өөрөө томроод одоо юу гэдгийг одоо улс хүнс бүх юм нөөц нь ямар ихсээд байх шнэ. Ингээд хэмжээтэй. Хэрэглээ нь ихсээд байдаг. Цаад одоо нөөц нь бол багасаад байдаг юм нэг айхтар юм бэ. Тэр дунд бол миний бодлоор одоо бид цөөхөн амтаа харин ч одоо боломж том газар зовтогтой. Тэр нь тэгээд одоо байгалийн баялаг ихтэй одоо л ашиглаж эхэлж шít их хэмжээгээр те. Дээрээс нь одоо сайхан одоо байгаль байна. Томоохон хэмжээний бидэндээ бол одоо хангалттай тийм аж ахуй байна. Өөрөөр хэлбэл одоо монголчуудын хувьд бид бол идэх хоолтой тийм ээ. Одоо бусдад бас борлуулах тийм ээ. Бараа таавар. Гэхдээ дэрэг бол түүгээр нь бишлээ болж өгөөл ингээд эмээ өртөг нэмээд боловсруулаад одоо явах юм бол одоо манайх документ гэдэг юм Катар шиг болох бүрэн болцол байж байгаа. Өөрөөр хэлбэл 2.7 сая хүнийг бол олон жил одоо сайхан амьдралтай байх маш их боломж байж байгаа. За бид нар жоохон ажиллах хэрэгтэй. Ерөн зүгээр дээр үед нэг бизнес сон хэлж ирсэн. Та нар одоо залуу байсан л да. Монгол төрсөнд баярлалаа тийм ээ. Хэрвээ та нар одоо Хятадд төрсэн бол тийм үү? Миллиард 300 сая хүн донд төрсэн бол одоо та нар ингээд хөгжиж өсөж гарч ирэх асар хэцүү. За 2.7 сая одоо 2 сая хүн дундаас бол жоохон л ажил хийвэл ингээд жоохон л одоо залхуу биш л байх хэрэгтэй л да. Ороо амархан гэж. Үнэн үг л дээ. Үнэн үг. Бид нар жоохон одоо юм бүтээж амьдрах хэрэгтэй. Хэрэгжилж биш дээ. Одоо бол хэрэглээ маань жоохон ихтчихэд хэрэглээндээ илүү анхаарал тавьж бүтээх хэрэгтэй. Одоо энэ бол орхон одоо энэ асар их баялаг орж ирж байгаа орлогыг буцаад одоо бүтээх тийм ээ. Одоо үйлдвэржүүлэх, хүмүүсээ ажилтаа болгох, орлоготой болгох талдаа илүү зааруул одоо мөн ч сайхан ирээдүй байж гэнэ гэж боддог шүү дээ. Үнэхээр одоо монголчууд Монгол улс төрсөндөө энэ сайхан газар нутагт энэ үг дээдсийнхээ одоо үлдээсэн, үлдүүлсэн газар нутагт эзэн нь болоод эндээ одоо сайн сайхан амьдрах бүрэн болцоо л байгаа гэж боддог шүү дээ. Ирээдүйд үнэхээр бидний хувьд сайхан байна. Бус зарим орны хувьд шиг хамгийн нөөцөө аваардсан, бусдаас хамааралтай амьдрдаг юм бол бидний хувьд байхгүй шүү дээ. Жохон л одоо санаачлахтай, итгэвтэй байх юм бол бидэнд бол мөн ч их сайхан одоо ирээдүй байна. Цэцлэг холбооны инженер мэргэжлэр төгссөн. Хөдөлгөөнтэй амьдрал сурахч бол ядаж өгшөрлөлт байгаа хөгтөн л та. Хөөхөн байж хат яасан муухай амтан байж хийгээл хэлдэг. Энэ буруу юм байна л да. Монголчууд маань цөөхөн тийм ээ цөөхөн. Одоо бол хүн мэдлэгтэй бол маш олон сургууль нээлттэй байж байгаа. Өөрөө л хичээх юм бол Хүний биеийг олж төрнө гэдэг бол ерөөсөө гайхамшигтай. Тэр үед яагаад Чингис хаан тийм агуу байсан бэ гэдгийг хүртэл маш тодорхой болсон байж байгаа шүү дээ. Ирээдүйд үнэхээр бидний хувьд сайхан байна. За тэгэд би сая таны өрөөнд ингээд суугаад яриа гэж чагнаас сууж байхдаа бас тэр номын сан руу миний анхаарал нэлээ явлаа л та. Тэгээд таныг би бас ингээд бичиг цаастаа зуралдаад өдөржингөө ингээд ажиллаад ийм номнуудыг бас
уншиж амждаг юм байх тал гэж бодож байна. Тэгээд энэ хоёул номын сангийнхаа номнуудаас бас сонирхолтой. Ер нь таныг бас би ямар төрлийн номыг илүү уншдгийг болоо гэдгийг бас мэдмээр байна л да. Тэхөө. За тэгээд барыг таны бурхан тахилын өрөөд Мэж нэг тийм айхтар юу шилтэй. Яг гэхдээ Монгол үе юм чи бас тодорхой хэмжээний юу байлгүй яах вэ? Тийм тэрнээс өрөөл энэ таны гэр бүлийнхний зургууд тийм. Тийм миний гэр бүл эхнэр мэжэнтэй. За энд арна эхнэр за хоёр охин хүү зэ охин маань бид зургуулаа. За тийм. Ер нь хүүхдүүд юу хийдэг вэ? Хэрэг турлаад асуучих. Хүүхдүүд маань сургууль солиод төгсөөд том охин маань энэ жил сургууль төгсөөд өнгийн биеэрт ажиллаж байгаа. Гол нь багасаа бас нэг IT-ийн чиглэлээр нэлээд явсан. Тэрийг үнзгэрүүлээд санхүүгийн инженерчил чиглэлээр нэлээд үнзгэрүүл сурсан. Жохон орчин үеийн мэрэгчлээдэг утгаараа тэгээ ажиллаж дараач охин маань оюутан сурч байгаа. За хүмүүс маань бол баг 1-р ангид явдаг. За юм цэцэрлэгт явдаг. Эхнэр маань бол одоо хувийн бизнес эрхлэн артлын маань лаач явдаг. Одоо гол төш юм биш би бол одоо гэр орондоо бас нэг нөгөө ярихад хувь нэмэр багтаа. Гэхдээ мэдээж хэрэг одоо аавал ажиллаа хийлгүй яах вэ? Гэр орондоо дор хаяж нэг өдрөөр гэр бүлийн өдөр гэдэг бид нар хатуу нэг өдрийг тэр өдрөө бол хүүхдүүдтэйгээ хамтдаа гэр бүлтэйгээ хамтдаа цаахан амардаг. Энд харин доктор ямар нэг чарам тэгээд гойсоо хоол сайхан хоол хийж идэн тэргээл. За баярлалаа танд гэр бүлээ танилцуулсан. Тэгээд энэ ном надад их анхаарал татаад байна л да. Сайн нөгөө нэг дэлхийн шилдэг ном болоод ирсэн ном юм биш үү те? Тийм тэгээд бас энэ чинь Mobicon бас ивент итгэхэд бас өөр ингэсэн хувь нэмрээ оруулсан. Яг энэ жил 15 жилийн ой маань болж байгаа. Тэгээд бид нар бизнесийн хэрэглэгчнэр за VIP хэрэглэгч нартай топ хэрэглэгчтэй бол энэ номыг бэлэг болгож өгч байгаа. Өгсөн. Яагаад сонгосон гэхээр энэ өнөөгийн ертөнцийг үнс эзэн Чингис хаан гэдэг энэ Жак Водерфорд ном. Уг нь бол одоо чинь 7 жилийн өмнө анх гарсан ном л доо. Тэгээд дэлхийн олон хэлээр орчуулагдаад одоо энэ монгол хэлээр бол 30 дахь хэл дээр орчуулагдаж байгаа. Орчуулагдсан юм ном ба. Тий. Тэгээ энэ дээр бол яг жил болгон энэ Amazon, Zecomos дэлхийн шилдэг ном шалгаруулдаг. Тэр энэ жилийн одоо шалгаруулалтанд бол манай Чингис хааны ном маань бол орсон юм. Гэхдээ бид нар гол нь одоо зохиолч дэмжих гэдэг утгаараа биш. Ерөн зүгээр одоо Чингис хааны маань бас өнөөдөр Монголын нэр төрөл дэлхийн одоо тавцсанд бол их өндөр болж шүү дээ. Одоо асар их хэмжээний баялагтай дэлхийн нийтийн анхаарлыг маш их татж байна. Асар их одоо хөрөнгө оруулалт хийх юм одоо саналууд, шалгаруулалтууд болж байна. Одоо Монгол бол бас одоо үнцэнтэй улс гэдэг болж байна. Түүний хажуугаар бас Монголын түүх бол бас дэлхийд одоо үнэн зөвөөр байж тийм ээ. Чингис хаан, Британий Монгол гэдэг бол зөвхөн одоо юм хүчтэй түүний анхаарал татсан улс байсан юм ч тийм ээ. Угаасаа түүх соёл нь дэлхийн хэмжээнд одоо үнцэнтэй юм улс байсан гэдгийг бол бас дэлхийн нийтээр ойлгоход хувь нэмэр болох юм болоо гэж бодоод бид нар энэ номын шалгаруулалтыг бол номын шалгаруулалтаа бол энэ Amazon Zecomos бол санал асуулгаар шалгаруулдаг. Интернетээр санал асуулсан тийм. Тэгээ бид нар зориуд бүх хэрэглэгчтэй мессеж мэйл явуулаад за энэ номыг яа тийм ээ. Энэ номыг одоо монголчууд Монголынхаа түүхийн төлөө энэ номд саналаа өгцгөөе гэдээ уриалга гаргасан. Маш гоё яасан л да дэмжин хэрэглэгчд маань. Тэгээд энэ номонд бол одоо маш их санал өгсөн. Монголчууд энэ дээр бол одоо үнэхээр одоо нэгдвэл ямар үр дүнд хүрч чадах вэ гэдэгт харуулсан гэж байгаад. Тэгээд дэлхийн шилдэг номоор манай энэ сонсдог ном нь тийм. Тэгээд энэ сонсдог ном. Энэ монгол хэл дээр байгаа л да. Энэ жил бид нэр шинэ ивент итгэхэд монгол хэл дээр ингээд орчуулга монгол хэлээр энийг уншуулсан, монголоор уншуулсан байж байгаа. Ер нь зүгээр англи хэл дээр энэ ном штэ. Одоо Жак Водерфорд ном бол сонсдог энэ хэл дээрс номнууд дэлхийн шилдэг ном болж байгаа. Дэлхийн гэж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр энэ бол буцаад Монголын түүхийг бас дэлхийд даяар сонирхох тийм ээ. Ялангуяа Чингис хааны үеийн одоо Монголын түүхийг бол их зөвөр ойлгож эхэлж байгаа гэж бодож байна. Тэр үед яагаад Чингис хаан тийм одоо агуу байсан бэ гэдгийг хүртэл маш тодорхой болсон байж байгаа шүү дээ. Чингис хааны үеийн монголчуудын амжилтын нууцуд ерөөсө 3 юмд л байж байгаа шүү дээ. Хууль, одоо их засаг хуулийг гаргаад тэрийг бол одоо бүх түвшиндээ мөрддөг. Энгийн иргэнээс агуулж зан анаа хүртэл хуулиа маш хатан мөрддөг. Хуулийг бол дээд зэргийн дээдэлдэг, хэрэгжүүлдэг.
мөрддөг юм болсон юм байсан. Энэ бол маш чухал юм. Хуулиа дагадаг, зөв хууль гаргадаг. Хууль нь бүх харилцааг зохицуулж чаддаг гайхамшигтай хуультай. Тэрнээс гадна одоо тухайн үед мэдээлэл түгээх чадвар тийм ээ. Одоо тухайн үед харилцаа холбооны л юу гэсэн үг шүү дээ. Чадвар нь бол монголчуудад хамгийн өндөр байсан. Бусдаас илүү одоо өрсөлдөгчөөс илүү дайсаас илүү богино хугацаанд мэдээллийг одоо хүргэж солилцож чаддаг. Тэрийг бол тухайн үед одоо мэдээлэл дамжуулдаг хэрэгсэл байсан. Одоо тээврийн хэрэгсэлч ердөө юу шүү дээ. Одоо бол одоо интернет шалтгаан сарамзанд олгон энэ гэж яаж шүү дээ. Имэйл гээд. Тухайн үед бол морил байсан. Тэрийг ашигладаг. Асар хурдтай. Тийм нэг үг өгдөг шүү дээ. Одоо буруу ойлгоод магадгүй тэрийг бол монголчууд биш хөөр улсад гаргасан үг багч би боддог юм Монголын учраас. Монголын хууль 3 хоног гэдэг. 3 хоног л хэрэгжинэ гэж ойлгож байна. Маш буруу ойлгож байгаа байхгүй юу? Шал буруу ойлголт. Тэр үл одоо Чингис хаанаас гарсан үг. Яг тэгэхээр Монголын хууль тийм ээ. Одоо юу Чингис хааны зарлиг ард түмэн хэрэгжүүлэлттэй холбоотой тэр одоо шийдвэрүүд бол ерөөс 3 хоногийн дотор Монголын хамгийн захын цагт хүрдэг байсан байгаа байхгүй. Тэр үед ч 13 дугаар зуунд тийм ээ. Тийм богино хугацаанд мэдээлэл дамжуулж чаддаг. Тэр чинь бол тухайн үед бол тэгээд ерөөс угаасаа одоо үед ч тэр шүү дээ тийм ээ. Өнөөдөр хин их мэдээлэл богино хугацаанд авч тийм ээ. Боловсруулалт хийж дүгнж чадчихад тэр хүн бизнестэй үйл ажиллагаанд асар их амжилттай явж байгаа. Яг тэр үеийн одоо тэр зарчмууд энэ үед ч байсан. Чингис хааны үед ч байсан. Тийм учраас тухайн үедээ бол тийм хурдтай мэдээлэл одоо тараадаг. Тэр хэмжээгээр татж авна гэсэн үг шүү дээ тийм ээ. Дүгнэлт хийж чаддаг. Тэр нь бол өөрийнх нь одоо энэ байлдан дагууллын асар том юу давуу тал байсан. Хоёр дахь нь 3 дугаарт нь олон улсын хөдөлთა хөгжүүлсэн. Тарууны цам. Хөдөлთა гэдэг чинь бол нөгөө дипломат яс олон улсын хөдөлтааны одоо үйл явц процесс одоо хэрэгждэг бүхэл зарчим төр үед байсан байгаа. Тийм 3 одоо гайхамшигтай зүйл энэ бол угаасаа энэ үеийн Чингис хааны үеийн тийм ээ одоо Монголын их эзэнт гүрний амжилтынхаа үндэс суурь байсан гэдэг хэлэхэд явширж байгаа. Зөв ярих ухаан гинэ. Тэгээ энэ сая бас их сайхан нэг энэ Монголын лектор төвийн захирал Баатар хүүгийн ном. Баатар хүүтэй бид нар бас энэ хагас өдөр 5 дахь өдөр уулзалт хийхээ. Тэгээ энэ мод бас нэг одоо ажилтнуудынхаа уран зориг тийм ээ эрч хүчийг нэмэх одоо илүү одоо алан дулаан уур амьсгалыг хүргэх бас нэг арга хэмжээ бид нар зохион байгуулалт юу гэхээр өдрөл тутам одоо төрсэн өдрийн ажилтнуудын төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэдэг. Just another year, good in our eyes, you are the best. Gonna love you above the rest. Oh, oh. Maybe times always smile on you, may happiness always come your way. We're here to love you, we're here to celebrate your day. Өнөөдөр бидний баярын өдөр төрсөн өдөр гэдэг бол их том баяр шүү дээ. Хувь хүний хувьд хамгийн том баяр. Урд нь 2 жил дараалан бид нар ярьсан тийм хүний биеийг олж төрнө гэдэг бол ерөөсөө гайхамшигтай. Тэгэхээр гайхамшигтай. Тэгэхээр энэ нэг удаа олцсон энэ бурхны сайсын гайхамшиг бид хамгийн одоо үр дүнтэй, ад шаргалтай, өгөөчтэй, сайн мөртэй үлдээхэд бол чадах бүхнээ бид хийх ёстой тийм ээ. Сайхан амьдрах ёстой бүхэн. Тэгээд энэ жилийн хувьд бол түрүүшээ 2 жилээс арай өөр хэлбэрээр хийгээд эхний жил бол жоохон спиртлэг байсан тийм. Ноднон бол жоохон спортлэг, буянлаг гэсэн. Энэ жил одоо бас заалмаалан та хэдийгээр төрсөн өдөр тэмдэглэж яана гэж жоохон өмөлөхгүйгээр арай жоохон оюунлаг. Одоо олонний танил одоо нэртэй хүмүүстэй бас нэг уулзаад тийм ээ. Ялангуяа бүтээлд гарцсан шинэ ном гаргацсан улсуудтай уулзаад энэ удаа бид чинөрөөгөө урьсан. Нэг сайхан ном гаргацсан байгаа үнцэн гэдэг. Одоо та бүхэнд энэ жилийн одоо бэлэг болгож өгнө. Манай хавгаас төрсөн өдрийн биелэг ажилтнуудтай ном өгдөг. Ингээд би олон хүний төрсөн өдрийг бас зэрэг тэмдэглэж байгаа үйл явдлаас анхудаа оролцож байгаа бас бэлэгшээж байна.
биеинд итгэдэг нэг одоо эрдэм чадaltaй нэг хүн хэлдэг. Ялангуяа шашны талаар нэлээд одоо боловсрсон хүн надад хэлж байна. Ер нь хүний биеийг олцоод бид нар бол физик биеийг явж байна тийм ээ. Ер нь ингээд одоо хэцсэрд гэж хүнд хүрэхэд энэ хүн зөв сайн хүн байх юм бол 1600 жил орчим амьдрдаг гэж тийм ээ. Яг физик биеийн боломж бол дээдл нь 120 жил байдаг шүү дээ. Бид нар ч нөгөө энэ сайхан одоо аав ээжээс айсан бие бурхны одоо энэ бүтээлээ буруу ашигласнаас болоод ягаад ч дуусчихдаг. Ялангуяа монголчууд 60 хэдтэй те. За дээдл нь одоо энэ дэлхийн хүн 80 хэдтэй л байна тийм ээ. Тэгтэл өнөөдөр 120 30 хүрсэн хүмүүс байдаг. Тэр бол одоо аав ээжээс одоо яасан энэ сайхан ганц уламжийг одоо зөвд ашигласан хүмүүс байх ч боддөг юм. Тэгээ тэр бол одоо юу ч биш явж байгаа байхгүй юу? Ер нь бол 100. Тэгтэл 1000 одоо зөв сайн яваад бусдын төлөө ялангуяа амьдралаа бас тодорхой хэмжээгээр зориулаад тэр хэмжээгээр чинь бус түмнээс энерги авдаг, эрч хүч авчдаг. Ийм сайхан л да. Бусдын төлөө хийсэн юм буцаад өөрт чинь бол хэд дахин эрч хүч бэлгэлдэг, чадал бэлгэлдэг, орон зайг бэлгэлдэг ийм л юм байдал юм байл л дээ. Тэгэхээр манай одоо хамт олон бол ингэж явж байгаа. Одоо бид нарт бол бас энэ чинь дандаа энэ бие биендээ гэгээ юм энерги өгөх гэж явж байгаа тийм ээ. Угаасаа үг гэдэг чинь энерги гэж байгаа шүү дээ. Саяхан нэг Монгол хэл судлаач нэг юу гарсан байсан. Үг болгон өөрөө эрчим хүчтэй байдаг. Үг болгон эрчим хүчтэй. Бие биендээ ер нь нэг тийм таараа муу үгтэй хэлж байгаа чи. Бүр жоохон хүүхдээс хараад бас би тэрийг ойлгол урд нь ч би бас хүүхд одоо найз нөхдөйгөө хүүхд нөхдөйг хүүхдийг хараад хөөхөн байж хат яасан муухай амтан бэ чи гэж хэлдэг. Энэ буруу юм байна л да. Ямар хөөрхөн юм бэ гэд хэлэх хэрэгтэй байна. Одоо манайх бол тэр нэрлэгүүд энэ дарууч гэдэг юм тэр байдлаар одоо ямиг жоохон дарддаг. Тийм биш юм байна. Хүнд аль болохоор сайн үг хэл. Сайн үг гэдэг чинь буцаад энерги байхгүй. За энэ жилийн хувьд бол бид шилдэг одоо нийтлэлж, зохиолж, өстөрч юм уусууд илтгэл сонсдог. Одоо энэ тавт өдөр бид нар Баатархуг өртсөн байж байгаа. Зөв ярих ухаан гэдэг энэ номынх нь одоо сэдвэр дөрвөр үйлрэл төрсэн ажилтнуудынхаа төсвүүд хамтдаа их. Тэгээ ер нь бид нар төсвүүдийн бэлэг болгоод одоо хамгийн шилдэг номуудыг ажилтнууд бэлгэлдэг. Ном бол ерөөсөө бэлгийн дээд гэж ойлгох та бид нар тий ингэж явж байгаа. За номын хувьд яг хэл дор хаяж сардаа нэг ядч нэг удаа номын санд очиод ячдаг. Сайн номуудыг болохоор авдаг. За унших цагийн хувьд бол жоохон хомсч гисэн. Яг зүгээр одоо мэдээж хэрэг энэ байгууллагын очиж байгаа учраас менежментийн чиглэлийн ном, маркетинг менежментийн чиглэлийн ном бол холцоо авдаг юм да. Тэгээд яаж одоо юу гэдэг юм одоо энэ өдөрдох арга техникээ тийм ээ барилаа илүү сайжруулах. Хаана ямар шинэ юм гараад ирчих үз байнга л судалж яадаг. Одоо сайн юм одоо арга хэрэгслүүдийн альбжлал болохоор цаг тухайд нь төрүүлж мэдээ тэгээд хэрэгжилчихсэн гэсэн л ийм л бодол байдаг. Яг нь энэ зүгээр цөөхөн ихэнх номлог гэртээ жаал та ингээд болгоол ингээд гарын авлага маягтай номнуудаа голцоо яждаг. Хажуудаа байлгах юм байна тий. Хажуудаа байх юм байна. За ерөнхийдөө ингээд маань нэвтрүүлгийн цаг өндөрлөгт өгч байна. Тэгээд би нэвтрүүлгийнхаа төгсгөлд оролцогчдоос асуудаг уламжлалтаас асуултаа асууя гэж бодож байна. Тэгээд хүн болгонд өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. За нэг мөрөөдөл биелээд ард нь дахиад нэг мөрөөдөл хүлээж л байдаг тийм ээ. Ер нь хүний хүсэл мөрөөдөл зорилго бол хэзээч дуусахгүй. Нас голдохгүй гэж байгаа тийм ээ. Яг өнөөдөр болор захирлын хувьд мөрөөдөл гэвэл юу байна? За өнөөдөр за энэ Мобиком корпорацийн яг захирлын албыг хасж байгаа хувьд бол энэ байж энэ одоо ажлыг хийж байгаа хугацаанд байгууллага бол өөрийнхөө боломжийн хэрэг бүхэл хүч чадлаараа хамт олонтойгоо хамтраад илүү одоо төвшөнд хүргэх дараагийн амжилтуудын суурийг тавих зорилготой байж байгаа. Мэдээж одоо дараагийн ажлууд гэх юм бол за нэг хэсэг бас бизнесийнхээ ажлаар нэлээд явах байх тийм ээ. Энэ жил одоо яад 27-сын туршлага юм бол бас хэдэн жил ашиглах ёстой байх. Ерөн зүгээр миний бас нэлээд бизнесийн ажлын дараах ажил бол бас бодогдол явж байгаа. Юу гэхээр түрүүнд би хэлсэндээ монголчуудын эрүүл мэндэд бас санаа зовж явдаг. Монголчууд маань цөөхөн тийм ээ цөөхөн. Тэгээд ялангуяа одоо бизнес хүмүүсийнхээ эрүүл мэндийг одоо сайжруулахыг биечлээд нэг яах юмсан гэдэг нэг өөрөө нэг одоо юу гэдгийг 10 жилийн дараа ч гэдэг юм уу нэг тийм клуб байгуулад одоо ялангуяа бизнес хүмүүс ч юм бол их завгүй гэдэг завгүй гаргуунд нь хайчдаг. Тэгэл одоо нэлээд одоо хэцүү болцсон үедээ их цаг их одоо зардал гарах болсон үедээ л аргагүй ихэнд нэг юм л бараад ч гэдэг юм уу. Тэгүүлэхгүй юмсан тийм ээ. Одоо юу гэдгийг Монгол улсын одоо энэ хөгжлийн гол ачааг авч явж ялангуяа бизнес улсуудын маань эрүүл мэнд маш сайн байх хэрэгтэй. Сайн байх хэрэгтэй.
тэр хэмжээгээр одоо эрчтэй хүчтэй байх хэрэгтэй гэдэг утгаар одоо тэд нар зориулсан тийм нэг юу гүлүүд тийм ээ одоо эрүүлжүүлэх тийм ээ. Дасгалжуулагч болох нь шүү дээ. Тийм би дуртай тийм ажил хийхэнсэн гэж одоо бодоод тэгээ яах вэ өөрийнхөө бас нэг баг зэрэг туршлага юмнаас бусдаа өгөөд олон хүн сайхан хүчтэй эрчтэй байж хамт улс маань гэдэг чинь хүч байх гэж бодоод байгаа шин. Аль болохоор одоо хүнд хэрэгтэй нэг жоохон ч гэсэн үлдээч хийхэнсэн гэж боддог шин. Хүн болж төрнө гэдэг энэ ертөнцийн нэгэн эдис болж өөрийн болоод бусдын сайн сайхны төлөө зүтгэх үүргийг хүссэн үсээгүй хүлээдэг. Монголд хүний төлөө гих чин хүсэлтэд үйлчлэгээ бүтээгдэхүүнийг бий болгохын төлөө мэдлэг чадвараа зориулж яваа болохоор нь бид түүнийг Монгол Эрдэнэ хэмээн нэрлэлээ. Өнөөдөр маргаашийн төлөө хийж байсан үйлс бүхэн нь бүтэж олноо тэргүүлж явахыг болор танаа хүсэж байна. Ингээд Монгол Эрдэнэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ. Гариг дэлхийн цээжинд зөвхөн болон захирсан төгс сүлд тус гардах бол буурал түүхтэй Монгол улс. Энэ л үед амьдрах Монгол түмний өнөө цагийн бахархал, эрэг цагийн гайхамшигт түүх, ховор нэмтэн судар мэт хүмүүсийг нэрлэж байна. Тэд бол Монголын баялаг, Монгол Эрдэнэ.